Сайн байцгаана уу. За манай өнөөдрийн семинарын сэдэв болохоор хариуцлагын тгийн алгуулын нөхцөлийн хувьд нөхцөлийнх юм бол гэдэг байгаа. За энэ хэлээрээ одоогийн үсгийн дүрмээр болохоор одоо яг энэ дараах байдлаар харагдаж байна. За яаж орох вэ гэхээр эхний энэ нь болохоор эхний төстэй үгэнд залгагдана. Хоёр дахь нь болохоор сүүл энээс бусад гүйвчээр төстэй үгэнд залгагдана. Гурав дахь нь болохоор сүүл энээр төстэй. За энэ нөхцөлтэй жишээ өгс байгаа. За нэгдүгээр байгаль, үүрэг, хууль. Дараагийнх нь болохоор гүйвүүлэгчээр төссөн нөхцөлтэй үгэн дээр залгах байгаа. Одоо энэ эдгээр үгсийн дээр залгах нь дээдэс, аймаг, хонгор, зохиол, аргал гэсэн үгсээр залгах байгаа. За энэ нь болохоор сүүлнээр төсөх үг. Зөөлөн, ирсэн, нэрлсэн, хэмжээн, хайрхан гэж сүүлнээр төссөн үгэн дээр залгах байгаа. Зүг байна. Хичээл тэтгэвртээ оролцсон та бүхэндээ баярлалаа. Ингээд хичээл дуслаа.